нөхцөл байдал нэлээд бүр сараар биш өдрөөр минутаар цагаар шийдвэр гаргах ёстой тэр эрчим хүчний салбар чинь одоо хүлээлтийн байдалд орчихсон юм байна. Төсвийн орлого тасарсан, экспорт нь байхгүй болчихсон. Төсвийн тодтол оруулж ирж тодорхой шийдвэрүүд гаргах ёстой байдаг. Гэтэл нөгөө сайд нар байдаггүй, засгийн газар байдаггүй. За энэ яг энэ асуудал дээр манай бүлгийн маш олон гишүүд ер нь энэ олонхын бүлэг шинээр томилогдсон ерөнхий сайдад цаг хугацаатай энэ засгийн газрынхаа асуудлын төрийн засгийн газрын энэ тасралтгүй залгамж байдал дээр анхаарал хандуулаач маш яаралтайгаар энэ бүт сүрэлтгөөнд оруулж ирээч гэдэг шаардлагыг бас тавхан зүйтэй гэж бас олон саналууд гарч ирснийг бас энд хэлхэн зүйтэй. Үнэхээр бас нөхцөл байдал бол тийм амар хэлбэр биш байна. Монгол улсын юм шийдэх асуудалгүй ийм амар тайван болчихсон, ийм ил хөл болчихсон нэг ийм хүлээлтийн горимд нэг ийм сайдын асуудал, бүрэлдэхүүний асуудал магадгүй одоо ингэж ярьсан нэг ийм л нөхцөл байдалд байна. Ер нь хууль дүрмийн хүрээнд дээр бол ерөнхий сайд тавигдсан. Одоо бүтцийн хууль орж ирээд дараа нь бүрэлдэхүүн тавиад Тэшийн засгийн газар чинь магадгүй үйл ажиллагааны хөтөлбөр өдөр мөрөн хөтөлбөрөж хэлдэг үйл ажиллагааны хөтөлбөртөө зорилтонд өөрчлөлт оруулах ёстой байх. Энийгээ дагаад төсвийн дотор орох ёстой. Тэгэхээр асар их ажил энд хүлээгдэж байна. Гэтэл одоо бид нар ингээд сүүлийн 2-3 хоногийг ингээд хүлээлтийн горимд өнгөрүүлж байна. Энэ бол үнэхээр ийм хариуцлагагүй эрх баригч намын хувьд үнэхээр хариуцлагагүй ийм асуудал тандж байна гэж хэлэхээс өөр аргагүй.